За сайн байцгаана ингээ шивэдэг онтулсан Стокгольм хотоос мэдчилж байна. За энэ удаагийн бичлэгээр хэлийн чанд суугаа монголчуудаа мөн Android утас барьдаг монголчуудаа нэгэн жижигхэн програмыг танилцуулах гэсэн юм аа. За энэ хүү програм яадаг вэ гэхээр за хэрвээ та хэлийн чанд явж байгаа тохиолдолд гар утсан дээрээ хин нэгэнтэй уцаар ярихтай, хин нэгэн тань руу уцаар ярих, мөн та тэр хүний ярьж байгааг ойлгохгүй байх тохиолдолд энэхүү програм нь таны одоо уснаас орж гарч байгаа бүх дуудлагуудыг бичиж авдаг байгаа. Тэгэхээр дараа та хин нэгэнд хэл мэддэг хүнтэй ч юм уу те бас өөр нэгэн хүн сонсохыг хүссэн яриагаа сонсгож болно гэсэн үг. За энэхүү програм ямар програм вэ гэхээр за бүгдээрээ Play Store руу ороод за хайд гэхэд нь Call Recorder гэж бичээд за энэ дээрээс хоёр дахь буюу Automatic Call Recorder гэснийг install хийх хэрэгтэй. За ингээд install хийсний дараа бүгдээрээ open дээр дараад програм нэгээд за эхний тохиргоо бол за програмын өмнөний тохиргоогоо загвар за хар эсвэл гэрэлтэй гэсэн. За тэгээ down гэдэг дээр дараад бүгдээрээ програмаас суулгана. За энд дөрвөн ширхэг зүйлийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байгаа. За таны дуудлагыг бичиж ав. За ингээд за эхлэлээр програмаас болоод дуусчлаа. За эхний алхам гэвэл бүгдээрээ зүүн дээдлийн болонд байгаа 3 зураас дээр дараад за settings руу ороод call одоо record call гэсэн үү те turn on automatic record call гэдэг. За энийг ингээд цэнхэр болох хэрэгтэй шүү. За хэрвээ ийм байгаа бол асаах хэрэгтэй гэсэн. За ингээд асаасны дараа таны утас руу ирсэн дуудлага та хин рүү залгах гэх мэт дуудлагуудыг бүгдийг нь бичиж авдаг байгаа. Тэгвэл одоо ингээд яриад дууссаны дараа та энэ call recorder гэсэн програм руу ороод inbox дээр угаасаа ингэж гараад ирдэ.